Өнгийн өөрийн туяа гişүү. Нэгдүгээр пипла эндрээ. Засгийн газраас төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинжилсэн хариулга нийтийн өмчийн хууль нэртэйгээр 2025 оны 6 сарын 25-нд улсын хурлд өргөн мэдүүлсэн. Мөн төрийн болон орон нутгийн өмчит компани бүтээмж ил тод байдал засаглалыг сайжруулах анхдагч хуулийн төслийг 2025 оны 1 сарын 9-ний өдөр өргөн мэдүүлсэн. Эдгээр хуулийн хилцүүлгийг хуулийг хилцүүлэх бэлтгэх ажлын хэсэг тусдаа ажиллаж байгаад 25 оны 12 сарын 31-ний өдөр миний бие ахалж ажлын хэсгийг ахалж ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. За энэ хоёр хуулийн дид ажлын хэсэг болж хуулийг ахалж байгаа сайн зориг номжмог гишүүд өнөөдрийн хуулийн төслийг бас өргөн мэдүүлсэн байна. Хоёр үндслэл байна. Нэгдүгээрт энэ хуулийн төсөл одоо явж байгаа нийтийн өмчийн хуулийн шинжилсэн найруулга энэ найруулгатай бол яв цав нийцэж байгаа. Тийм учраас хэрвээ энэ асуудал чуулганаар хилцгэсгэн дэмжигдсэн нөхцөлд ажлын хэсгийг нэгтгээд явах ёстой гэсэн байр суурьтай байна. Хууль санаачлагчийн хэлж байгаа энэ хууль нь үндсэн нэмэлт өөрчлөлт орж байгаа шинжилсэн найруулга орж байгаа энэ хуулиас төрүүлж явах ёстой маа гэдэгтээ бол би зарчмын үед санал нэгдэхгүй байна. Төрүүлж орлоо гэд энэ хуулийн үр дүн яг бүх өөрчлөлт орсон хэмжээнд гарахгүй гэд би гишүүдэд хэлж байгаатай санал нэгдэж байгаа. Тэмч учраас эдийн засгийн байнгын орон дээр миний бие хуулийн төслөө дотоод авах саналыг хууль санаачлагчид бол тавьсан. Эдийн засгийн байнгын орон бол хууль санаачлагчдын энэ хуулийн төслийг хилцгэсгийн дэмжиж ажлын хэсгийг нэгтгэж байгуулад явах боломжтой гэдэг үндслээр хилцгэсгийг бол дэмжсэн ба. Энд бол би улсын хурлын даргад бас санал хэлэх гэж байна. Засгийн газраас өргөн барьсан төрийн болон орон нутгийн өмчийн шинжилсэн найруулга буюу нийтийн өмчийн тухай хуулийг номжмог гишүүн дид ажлын хэсгийг ахлаад явж байгаа. Энэ ажлын хэсэгтээ хэрвээ энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийн санал дэмжигдэх юм бол хамттан ажлын хэсгийг нэгтгээд явах нь зүйтэй. Хоёр тустай ажлын хэсэг байх шаардлагагүй гэж үзэж байгаа. За дагаж орж ирсэн бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газарт эрх олох тухай хуулийг хүчингү болсон тооцох тухай хуулийн төсөл 2025 оны 12 сарын 30-нд Цэнгүүн гишүүн улсын хурлд өргөн бариад сая 4 сарын 24-нд хилцгэсгэн дэмжигдсэн. Энэ бол ямар нэгэн өөрчлөлтгүйгээр яг адилхан орж ирж байгаа. Тийм учраас энэ хуулийн төслийг эдийн засгийн байнгын орон дээр энэ хуулийг бол давхардж гин дэмжихгүй гэдэг байр суурьтай гарсан. Тийм учраас өнөөдөр бол энэ хуулийг хилцгэсгэн дэмжигдсэн нөхцөлд хоёр ажлын хэсэг дахиж гаргахгүйгээр одоо ахалж байгаа 2025 оны 12 сарын 31-ний өдөр байгуулагдсан 529 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгтээ нэгтгэж гаргах нь зүйтэй шүү гэдэг саналыг илэрхийлж байгаамаа. Баярлалаа.